тосыг хайлуулад шприцэнд соруулж агаад бэлгэрэхтэндээ шааж. Яг хоо хэмжээ нь ингээд томорж байгаа байдал үүсгэл байна. Гэхдээ энэ нь явандаа халдварлагдаад идээлж тэр дотор нь байх хэсгүй юм орчиж идээлдэг. Тэгээд эннээсээ болоод бэлгэрэхтэн шодоо арьсны дутагдалд ордог. Арьсгүй болдог. Тэгээ арьсгүй болсноороо нөгөө шодоо маань өөр арьсгүй бол тэгээ ямар нэгэн үйл ажиллагаа хийж чадахгүй болчихно. Юу нөгөө бэлгийн харьцаа бүр арай шийх байдалд хүрэх. За ингээд бүр явсаар байгаад хавдар болдог тохиолдлууд байна. Өнөөдрийн үзэгчтэй Гэгээ эрүүл мэнд подкастын ээлж дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За манай өнөөдрийн зочноор улсын 1-р төв эмнэлгийн уролог андрологийн төвийн эмч андрологийн эмч Мягмар Сүрэн өргөдөж байна. Өдрийн мэндэргээд. За өдрийн мэндэргээ. За сайхан үйлчж байна уу? Сайхан үйлчж байна. Андрологийн эмч гэдэг тэгэхээр одоо үзэгчд маань яг гадралж ийж магадгүй те. Гэхдээ бас яг юуны одоо эмч вэ? Яг юу одоо үзэж те судалдаг ийм эмч вэ гэдгийг бас манай үзэгчдэд танилцуулаач те. Манай андролог гэдэг ялангуяа сүүлийн жилүүдэд их яригддаг болсон. За энэ нь өөрөө эрэгтэй хүний нөхөрчхөн эрэгтнүүдэд тохиолдож байгаа эмгэгийг онцлох, эмчлэх, за түүнээс урьдчилан сэргийлэх энэ тал дээр одоо үйл ажиллагаа хийдэг ийм анагаах ухааны салбар. За мөн энэ манай бөөр шээсний замын мэс заслаад урологийн салбараа даган хөгжиж явдаг ийм одоо салбар байгаа. Тэгээ мэдээж сүүлийн жилүүдэд бол эрэгтэй хүний эрүүл мэнд тал дээр нийгмийн бүх давхарга дээр одоо альж салбарт альж одоо төвшөнд яригдаж эхэлдэг болсон. Тэгээд энэ дээр би бол бас их баяртай байдаг. За үүний нэгэн илрэл болоод хоёулаа өнөөдөр эрэгтэй хүний эрүүл мэнд дээр ярих гэж байгаа тал баяртай байгаа. Нийт эмнэлэгт хандж байгаа хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд. Эрэгтэйчүүд болохоор яадаг вэ гэхээр бүр нэг чирч гулдруулаад, шахаж шаардуулаад тий гэрийнхнийхээ хин нэгийг ингээд дагаж ирдэг. Бүр дагаж ирдэг тий дуртай дургу ирдэг. Тэгээ эрчүүд маань өөртөө ерөөсөө хайргүй байна. Эрүүл мэндэд ерөөсөө анхаарахгүй байна гэдэг. Энэ яг одоо бодит байдал дээр яг л одоо ижлэх юм байна уу? Тий одоо ер нь бол бид нар одоо хуамаа бас нэг насны үеэр нь хуваагаад ах шиг байна тий жинзи гэж ах шиг байна. Миллениал гэж ах шиг. За одоо 30-аас дээш насны хүмүүс дээш настай эрэгтэйчүүд маань үзүүлэхтэй жоохон хойрог байгаа нь бол үнэн. Сая жишээ нэг хүн үзлээ би аяанда зүгээр болчихдөг юм аа гэдэг. Тэгэнгүүт эхнэр нь болохоор үгүй одоо дараагийн онцлогоонд орчих гэдэг шатгаад ингэ байгаад байдаг. Тэгэхээр эрэгтэйчүүд маань өөрөө нөгөө эрэгтэй хүн элдв юмд шалчгахгүй байх, төсвөртэй байх гэдэг тэр нэг юм ноён нуруугаа хадгалаад байна шүү дээ тий. Тэр хатан байгаад идэг юм уу, тэр үзэл бодол нь байгаад идэг юм уу? Эмнэлэгт үзүүлэх нь бол хойрог. Тэгээд ингэж явсаар аливаа нэг өвчний баг дунд болон дундаас дээш шатанд онцлогдоод идэг. Маш харамсалтай байна. За эсрэгээр сүүлийн үед бол бас нийгэм өөрчлөгдөж байгаа. Залуусын одоо байдал өөрчлөгдөж. Залуусын үе төрж орж ирж шүү дээ. Төрж орж ирж байгаа. Энэ залуучууд дээр харин ч эсрэгээр байр суурьтай хүмүүс байна. Өвдөхөөс өмнө үзүүлж байна. Өөрийнхөө төлөө нэг эмчилгээнд орохдоо би ингэхэн зөв үү гэдэг байдлаар үзүүлж байна. За өөрийнхөө биед байгаа одоо даавар болон бусад эрдэс бодисоо ингээд урдсан сэргийлэх байдлаар үзүүлээд явж байгаа бас ийм тохиолдолд одоо залуу хүмүүс бас их байгаа. Тэгэхээр нөгөө дийлэнхт нь эрчүүд хойрог гэж бас хэлж болохооргүй цаг үе одоо ирж байгаа гэсэн. Энд чи бас нөгөө гэгээлэг гэдэг шиг те бас эн чин бас ярих одоо зөв байна л да те залуучууд өөрсдийнхөө эрүүл мэндэд бас анхаарад ингээ эмнэлгээр явж гин гэдэг чинь бас нэг талдаа маш сайн үзүүлэлт байна. За эрчүүд за 30-аас дээш насныхаа одоо эмнэлэгт хандахгүй байна гэж байна. Зарим нь бүр ингээд 3-аас дээш гэдэг чинь ер нь бол альва өвчний одоо хүндэрсэн шат руугаа орсон байна л гэж ойлгоод байна шүү дээ зөв үү те. Тэгэхээр ер нь зөнхлөн тохиолдож байгаа нь ер нь яг ямар асуудал вэ? За ер нь бол эрэгтэй хүн одоо эрэгтэй хүний эрүүл мэндийг бид нэр судлаад үзээд л байгаа. За үүн дээр мэдээж статистик тоо баримт дээр гарч байгаа асуудал нь юу вэ гэхээр эрэгтэй хүн тохиолдож байгаа халдварт бос өвчлөл хамгийн их тохиолдож байгаа нь юу вэ гэхэд дараалсан хамгийн түгээмэл тохиолдог 5 эрэгтэн тогтолцооны өвчлөл.
Нэгдүгээр байранд зүрх судасны тогтолцооны хүчин орж байгаа. За үүний хамгийн том жишээ нь бол артерийн даралт хэсэг хүчин. За энэ артерийн даралт нь хүндрээд тархины цус харуулдаг. Ингээд мэдрэлийн системд хэрхэн нөлөөснөөс хамаарат тэр хүний амьдралын чанарт цаашлаад муудаад дээрээс нь тэр одоо дундаж наслтын асуудал яригдчих байгаа. За хоёрдугаарт нь бол хорт хавдар орж байгаа. Гуравдугаарт нь чихрийн шижийн хүчин орж байгаа. За тэгээд дөрөвдүгээрт нь хоол боловсруулах замын эргэтэн тогтолцооны эмгэг. Үүнд илэгний өрөвсөл, илэгний цирроз, ходоодны өрөвсөл, ходоодны шархлаа гэх мэтчлэн одоо хоол боловсруулах замтай холбоотой хөгжлөл. За тэгээд 5 дугаар байранд нь амьсгалын замын хөгжлөл орж байгаа. За тэгвэл эрэгтэй хүнийг нас баралтанд хүргээд байгаа бас 5 шалтгааныг ирэмбэлцэн байгаа. Нэгдүгээрт нь мөн зүрх судасны тогтолцооны хөгжлөл, хоёрдугаарт нь хорт хавдар, гуравдугаарт нь осол гэмтэл, амиа хорлолт гэдээ орсон байна. Тэгэхээр сүүлийн жилүүдэд энэ амиа хорлолт болон осол гэмтлээс санаандгүй байдлаар амь насаа алдж байгаа эрэгтэйчүүдийн тоо өндөр байна. Залуу наснда энэ одоо золгүй явдал тохиолдсноор магадгүй энэ Монгол хүний эрэгтэй хүний дундаж наслтыг маш их хэмжээгээр татж байгаа бас статистик байж болно гэж үзэж байгаа. За тэгээд нөгөө л хоол боловсруулах замын хүчин, амьсгалын замын хүчлэл. Тийм байж байгаа. За хорт хавдар гэдэг дандаа 2 дугаар байранд ороод байна. Тэгэхээр хорт хавдар нь бас ямар эрхтэнд илүү тохиолдож байгаа вэ гэдээ бас 5 байр байж байгаа. Нэгдүгээрт нь илэгний хавдар. Хоёрдугаарт нь ходоодны хавдар. За тэгээд уушигны хавдар, бүдүүн гизний хавдар, улаан хавдар гэсэн. Ийм одоо эрхтнүүдэд хавдар эрхтэй хүмүүст зохилон тохиолдож байгаа. Ийм байдал байна. За энийг чи одоо тэгээд амьдралын хэв маягтай холбож ойлгох уу? Шалтгаан нь юунаас болов? Ер нь бол маш тодорхой хэдхэн шалтгаан байна. Саяны ярьсан халдварт ус өвчлөл, саяны ярьсан нас баралтанд хүргээд байгаа асуудлууд, хорт хавдрууд, нэгдгээрээс сэргийлж болох хэдхэн асуудал. За нэгдүгээрт нь арх тамхины хэрэглээ. Хорт зуршил буюу арх тамхины хэрэглээ. Мэдээж арх нь нөлөөлж гин, тамхи нь нөлөөлж гин гэдэг байна. Хоёрдугаарт нь таргалалт. Биеийн жингийн илүүдэл. Тэгэхээр бие дагуулгадах хөөхний хэмжээ. За тэгээд үнийгээ дагаад даралт. Үнийгээ дагаад судасны найрсал, үнийгээ дагаад бүх асуудлууд бий болж байгаа. Тэгэхээр таргалалт. Тэгээд буруу хооллолт орчиж байгаа тэн дээр нь. Тэгэхээр нөгөө хоол маань дандаа өөхтөө тусдаа юудаг ч гэдгийг. За тийм. За тэгээд хөдөлгөөний хомсдол. Яг нь сүүлийн үед мэдээж тасгал хийж байгаа хүмүүс байгаа. Гэхдээ тэрнээс урагшаа эрчүүд маань энэ саяны статистикт орсон эрчүүдийн их нь л тасгал хөдөлгөөнгүй л байсан гэсэн үг. Тэгэхээр энэ сэргийлж болох гэж үзэж байгаа хэдхэн эрсдэл хүчин зүйлийг өөрөөсөө хол байлгаж чадвал саяны эрэгтэй хүний эрүүл мэндэд хор учруулдаг байгаа энэ топ хүчлэлүүдээс сэргийлж чадна л гэсэн үг байна. Тан дээр одоо орж ирж байгаа энэ эрчүүдийн хувьд те сүүлийн үед бас нөгөө төрөө булчирхаагийн хүмүүс хамгийн их мэддэг байх. Эрэгтэй хүнд бараг л төрөө булчирхаа өвчин л хамгийн одоо зөнхлөн тохиолдоод байгаа юм шиг ойлголт айгүйх байдаг шүү дээ тий. Тэгээ энэ дээр ч юм бол тан дээр орж ирж байгаа хүмүүс сая энэ одоо шалтгаантай хүмүүс бол маш их илбэг байна л гэж ойлгох нь шүү дээ. Тий. Тэгээ миний хувьд андрологийн салбарт ажиллаж байгаагийн хувьд саяны ярьсан эрэгтэй хүн тохиолдож байгаа өвчлөл нас баралтанд хүрэж байгаа эдгээр эрсдэл хүчин зүйлд эрэгтэй хүний эр билгийн даавар гэдэг юм оролцоотой байна уу гэсэн одоо байдлыг харж байгаа. За тэр эрэгтэй хүнийг эмэгтэй хүнээс ялгаатай болгож байгаа гол одоо хүний физиологийн асуудал бол эр билгийн даавар буюу тестостерон гэж даавар байна. Эрэгтэй хүнд ялгар одоо эмэгтэй хүнд бага хэмжээгээр ялгарна л да. Гэхдээ эрэгтэй хүнд. За энэ даавар нь өөрөө хэвийн хэмжээнд цусандаа байж иж тухайн эрхтнүүдэд очиж үйлчлэгээ үзүүлдэг. Тестостероны үйлчлэлийг авдаг хэд эрхтэн байна. Хамгийн нэгдүгээрт яс. Тэгэхээр энэ тестостерон хэвийн байснаар ясны бэхжилт явагдах. Ясны сэргийлжлтээс сэргийлэх байдал. Энэ бүхнийг тестостерон даавар бий болгож. Хоёрдугаарт булчин дээр очиж байгаа.
булчингийн масс тэгэхээр нөгөө тасгал хөдөлгөөн эрэгтэй хүн хүчтэй байдаг гэдгийн утгын цаана булчин дээр тестостероны үйлчлэлд очиж байгаа учраас тэнд одоо эр хүн чадaltaй байж байгаа. За 3 дугаар зүрхэн дээр очиж байгаа. Одоо зүрх судасны тогтолцооны эмгүүд 1-р баримт гэдэг. Тэгэхэд энэ тестостерон маань өөрөө зүрхэн дээр бас тодорхой хэмжээний үйлчлэлийг үзүүлдэг. 2-дугаарт улаан эс буюу цусны үүслийг дэмжиж өгдөг байдлаараа зүрхний үйл ажиллагааг бас хийм байх тал дээр нь үзүүлдэг. Энэ хоёр талдаа нөгөө талдаа эрэгтэй хүний бэлгийн үйл ажиллагаа алдагдаад ирвэл энэ зүрхний өвчин цаана нь байна уу гэдгийг одоо бодоо гэсэн тийм зөвлөмж хүртэл байж байгаа. Тэгэхээр ерөөсөө эрэгтэй хүний зүрх судасны үйл ажиллагаа тестостерон даавар бэлгийн үйл ажиллагаа хоёр хоорондоо холбоотой болчихдог. Эсвэргээрээ бэлгийн даавар нь буугаад бэлгийн үйл ажиллагаа нь багасах юм бол зүрхний өвчнөөр өвдөх магадлал нэмэгдэнэ гэдэг. Ийм байдлаар явж байгаа. За 3 дугаарт нь тархинд очсноороо стрессгүй, депрессгүй, уур бухимдалгүй юмыг одоо хүлээцтэй ухаалгаар шийдэх тэр байдлыг бий болгоод. Тэгээд цаашлаад амжилтанд хүрэх зорилго тэмүүллийг өөртөө бий болгоход энэ тархи ажиллаж байгаа оюун ухаанд бодож байгаа тэрүүгээрээ гаргаж үйлдэл хийж байгаа. Тэгвэл энэ оюун ухаанд тестостерон даавар маш их нөлөөтэй болох нь харагдаж байгаа. За тэгээд дараа нь инсулины бодисын солилцоонд одоо оролцож байгаа гэдэг нь өөрөө чихрийн шижнийг үүсгдэг одоо гол механизм нь өөрөө инсулин даавартай холбоотой. Тэгээд инсулин дааврын одоо нийлэгжил болон дүжирлээс сэргийлдэг ийм даавар. Тэгэхээр эдгээр даавар манай тестостерон даавар дутагдсанаа эдгээр эрхтнүүдийн үйл ажиллагаа алдагдаж байгаа. Тэгээ энэ нь эргээд нөгөө нэг топ 5 хүчлэлт хамааралтай болохыг нь би байна гэдэг байдлыг тайлбарлахыг хүсэж байгаа байхгүй. Магадгүй байна гэсэн. Тэгэхээр энэ нь тестостероныг үзэх нь, шинжлэх нь, дутуу байвал нөхөх нь өөрөө эрэгтэй чүүдийн эмч буюу андрологийн эмчийн үүрэг болчихж байгаа. Та нар ойлж тестостерон даавар хэрэг буурах юм бол одоо ингээд ийм асуудал үүсэх магадaltaй гэдэг чинь тийм ер нь бол үүсдэг гэдэг чиглээ. Энийг одоо буураад байна гэдг нь өөрт одоо ямар нэгэн шинж тэмдгээр ч гэх юм уу те одоо нэг юм илэрхий шинж тэмдгээр илэрх үү? Тий. Илэрнэ. Тестостерон даавар насанд хүрсэн эрэгтэй хүнд. Тэр яг тестостерон даавар буурах нь өөрөө эрэгтэй хүний амьдралын 3 мөчлөгөн дээр яригддаг зүйл. За би бол дандаа насанд хүрсэн тал дээр ярьж байна те. За насанд хүрсэн хүн дээр тестостерон буурвал 3 бүлэг шинж. За нэгдүгээрт нь одоо сэтгхүүн үйл ажиллагаа одоо сэтгцийн үйл ажиллагаа сэтгц биш яа. За сэтгхүүн үйл ажиллагаанд нөлөөлж. Тэр нь нөгөө уур бухимдал уцаа одоо дундууцал сэнтгэл байна. За тэгээд тэрийгээ нөгөө гаргахын тулд архитект хэрэгэлдэг ч юм уу. Ийм байдал. Тэгэхээр тэр 2 дугаарт бэлгийн үйл ажиллагаа. Тэгэхээр хүний амьдралын хэрэгцээ байдаг. Идэх, уух. Магадгүй дараа нь энд эр эмийн бэлгийн одоо таашаалын асуудал яригдчих. Энэ процесс алдагдах ийм нөлөө. За тэгээд бид илэрч байгаа булчингийн бас ядрах. Ясны одоо амархан гэмтэл бэртэл авах ч гэдэг юм уу. Ийм байдлуудаар энэ тестостерон магадгүй дутагдсан юм биш үстэй гэсэн одоо шинж тэмдэг илэрч болох юм. Энийг бол одоо нөгөө нэг энгийн л одоо шинжилгээгээр тодорхойлчих уу? Тий. Тестостерон дааврыг хэвэн байна уу гэдгийг үзэхийн тулд цусны шинжилгээгээр тодорхойлдог. Өөрөөр хэлбэл цусны севен тестостерон даавар нь хэмжээндээ байж иж тухайн эд эрхтнүүдэд хурж үйлчлэгээ үзүүлнэ. Харин багасах юм бол цааны асуудлууд гарна. Тэгэхдээ тестостерон дааврыг зөв үзэх ёстой. Тэрэнд нь юу гэхээр нэгдүгээрт өлөн буюу өглөө босоод хоол идээгүй байх. Хоёрдугаарт урд өдөр нь бүтэн нойртой. Эсвэл биеийн хүчний хүнд ажил хийгээгүй байх ёстой гэсэн. Энэ байдлыг
анхаарж агаад шинжилгээгээ өгөөд тэн дээр ямар өөрчлөлт гарсан гэдг нь харсан. Тестостерон даавар нь өөрөө хэрэгцээгээ хангаад цуснд дуусч болно шүү. Одоо жишээ нь бид нар орой үзэх юм бол бидний тестостерон дуусчихна. Унтлаа болон хоол хүнснээсээ нөхөглөө маргааш өглөө тэр яриад байгаа бүтэн ойр болон биеэмс нэслэг хийгээгүй байхад хэд байгаа ингэдэг нь тийм тэрнээс биш зарцуулагдсан бас байж болох байхгүй. Зарцуулагдаад эдэрхтэндээ хүрсэн байж болно. Тэгэхээр хамгийн зөв арга бол өглөө үлэн үе дээр нь цусны шинжилгээгээр тестостерон тодорхойлох. За тэгвэл ингээд нөгөө заавал нэг юм одоо хүнд одоо тоног төхөөрөм шаардлагатай ч гэдэг юм уу тиймэрхүү одоо багжин ч гэдэг юм уу ийм шинжилгээгээр бол тодорхойлохгүй зүгээр цуснаас тодорхойлж болох юм байна. Энгийн шинжилгээ гэж хэлэх гээд шүү дээ би зөв үү? Эрэгтэй хүний амьдралын 3 үе шатанд ярьж байна да. За нэгдүгээрт нь эрэгтэй хүүхэд эхийн хөвлөд байхдаа эр бэлгийн даавраар дутагдвал нөгөө бэлэг эрэхтэн нүүдийн үл одоо хөгжил хоцрогддог. Үүнтэй холбоотойгоор нөгөө манин гэдэг асуудал ирдэг те. Манин гэдэг асуудлууд яригддаг. Дээрээс нь шээдэг сүвний одоо ханын дутагдал гэж бас байдаг. Төрхтөө одоо бүтцийн үйл ажиллагаатай төрхөн нь шүү дээ. За хоёрдугаар чухал үе бол бэлгийн боожлтын үе. Нөгөө өсвөр нас бэлгийн боожлт гэдэг энэ үед нь эмзэг, энэ үед нь асуудал. Энэ яригадаад байгаа нь ерөөсөө л энэ эр бэлгийн даавартай холбоотой. Энэ үед эрэгтэй хүүхдийн бэлгийн боожлын үе дээр энэ тестостерон даавар маш их хэмжээгээр буюу пульсатлны ялгарч байгаа. Ингэж ялгарснараа энэ хүүхд одоо нөгөө эр шинжээ болно. Биеийн хэлбэр галбир. За бэлэг эрэхтний үйл ажиллагаа, үсжилт, дуу хоолой. Энэ бүх юмаа олж авдаг. Энэ үе дээр хэрвээ эр бэлгийн даавар дутагдвал энэ асуудлууд бий болно. Тэгэхээр хүүхэд насанд ч гэсэндээ эрэгтэй хүүхдийг анхаарах нь бас чухал. Төрхт нь 2 төмсг нь байна уу? Бэлэг эрэхт нь ямар байна? Бичлэн. Бэлгийн боожлтын үе дээр нь энэ хүүхэд маань ямар өөрчлөлтөнд орж ийн ядаж өндөр болох булчин суух үсжилт илэрч байгаа байдлыг нь бас л эцэг эхчүүд анхаарах л асуудал болчихж байгаа. Тэгэхгүй хайчих юм бол дараа нь тэр үед дутагдаад насанд хүрсэн үед ороод ирвэл одоо нөхөж болохгүй тийм асуудлуудтай тулгарч байна. Тэр нь жишээлх юм бол үргүүдл тэр хүүхэд насанд хүрээд эхнэр аваад хүүхдтэй болъё гэхээр нөгөө бэлгийн боожлтын үед нь даавар дутуу ялгарснаас болоод эр бэлгээс баахгүй буюу хүүхдтэй болж чадахгүй. Тэгээд тэрийг нь бид нар тэр урагшаага эмчилж болохгүй учраас ингээд алдсан тохиолдол бас их байдаг. Тэгэхээр энийг бол бас эрэгтэй хүүхдтэй айл эцэг их бол анхаарах тийм л асуудал. Эрэгтэй хүүхдээ шин баг нөгөө зөнгөөрөө явж байгаа л том болчихно гэж бодоод нэг хүй хай гэдгөө штэ баг өвдөж гин үү яаж ин ч гэж баг нэг тоодгүй штэ эрэгтэй хүүхдийг тэгэхэд ч юм бол эрэгтэй хүүхдийг маш сайн анхаарах хэрэгтэй асуудал шүү дээ тийм. Цусны шинжилгээнд дээр эр бэлгийн даавар буюу тестостероныг тодорхойлж болж байгаа. Зарим хүмүүс маань хэвийн байна. Тэгтээ надад зөөр байна гэдэг хүрээд ирдэг бид нар дээр. Тэгэхээр энэ дээр тестостерон өөрөө цуснд 3 хэлбэрээр байж идэг. Нэгдүгээрт нь чөлөөт хэлбэр. Энэ нийт тестостероныхоо заа нэг 2% эзэлдэг. 1-3% эзэлдэг. Энэ хэлбэр нь хамгийн үр дүнтэй хэлбэр. Төрөүний нөгөө эрхтнүүдэд өөрийнхөө үйлчлэлийг хамгийн өндөр үзүүлдэг хэлбэр. Гэтэл альбуминтай холбогдсон хэлбэрээр байж идэг. Тэр нь бол нөөцөнд байж идэг. Шаардлагатай бол судаллагдлаад очдог. За 3 дугаарт нь бэлгийн даавар холбогч уурахтай холбогдсон байж идэг. Энэ нь бас нөөц хэлбэрээр ингэж байж идэг. Гэтэл энэ гурыг гурвуулангийн цусны шинжилгээгээр үзэж байгаа. Өндөр байгаад байна штэ гэдэг асуудал байгаад байдаг. Гэтэл яг хамгийн идэвхтэй үйлчлэгээтэй нь бага байж магадгүй. Тэгэхээр одоо сүүлийн үед бид нар био идэвхт тестостероныг тодорхойлж байгаа. Тэгээд тэр яриад байгаа альбумин уургийн
бэлгийн даавар холбогч ургийн тестостеронтой хамт үзээд тусгаас нь томьёогоор бодоод болчихно. Тэгээ хэрвээ энэ даавар био идэвхтэй тэр үйлдэл үзүүлдэг даавар нь хэмжээндээ байна гэвэл окей, хэмжээндээ биш байна гэвэл дараагийн эмчилгээний асуудал яригддаг. Ийм бас байгаад байгаа. Тийм байна. За тестостерон гэж ярихлаар асуух айгүй олон болоо явчлаа. Ялцчихгүй. Эрчүүдийн хувьд ингээд нэг тестостерон бага байна гэд нэмэлтээр тариа илэгдэг гэж би сонсч ирсэн юм байна. Энэ ер нь өөрөө хэр зүйтэй тэгээд энийг чинь өөрөө бие физиологоор байгалийнхаа чамаар ингээд элбэг байлгах ингээд одоо нормалны байлгах энэ боломж нь ер нь юу гэдгийг. Тийм. Одоо манай эдгээр насны залуучуудад хамгийн түгээмэл тохиолдож байгаа асуудлуудын нэг тестостерон. За тэр дундаа спортоор хичээлдэг, фитнес, пауэрлифтинг болон фитнесээр хичээлдэг хүмүүс. Тэгэхээр хурдан үр дүнд хүрэхийн тулд, булчингийн масс авахын тулд нэмэлт юмнууд хэрэгжилж эхэлдэг. Үүн дотор нь хамгийн байдаг нэг юм нь тестостерон байна. Энэ түрүүний ярьсан шинжилгээгээр тестостероны хэвийн хэмжээг гаргаж ирэх гэдэг. Хэрвээ бага байвал нөхөн. Энэ бол заалтаар хийгдэж байгаа эмчилгээ. Яг л эмчийн заавраар. Тийм, эмчийн заавраар заалтаар хийж байгаа эмчилгээ. Гэтэл шинжилгээг өөрт нь дутагдaltaй байгаа хэсэг нь тодорхойлогдоогүй байхад хийж байгаа. Тэгэхээр энэ нь өөрөө эргээд биед хортой болчихж байгаа. Юу Биед орсон тестостерон маань эксогенний буюу гадны тестостерон болчихж байгаа. Тарьсан одоо бэлтэмлэн. Тэгэнгүүт гаднаас орж ирсэн тестостерон өөрийн үйлдвэрлэлийг дарангуйлдаг. Тэгэхээр нэгдүгээр магадгүй дандаа гадны даавраас хамааралтай бол хийхгүй бол өөрөөрөө ялгарч байгаа болчихно. Өөрийн үйлдвэрлэлийг дарчиж байгаа учраас өөрөөрөө ялгархаа болчихно. Дандаа гаднаас авах. Хоёрдугаарт хамгийн аюултай юм нь үргүүдэл. Тэгэхээр нөхөн үржихийн процесс үйл ажиллагаа нь бүрэн шийдэгдээгүй буюу хүүхдтэй болоогүй. Эсвэл хүссэн тооны хүүхдтэй болоогүй эрэгтэй хүмүүс тестостерон хэрэглэж болохгүй. Тий. Тэгвэл энэ эр бэлгийн эсийн даавар, эр бэлгийн эсийн боловсролт алдагдана. Ингэснээрээ үргүүдэл төрнө. Сүүлийн насан туршийн асуудал болчихж байгаа юм. дахиад хүүхдтэй болцдохгүй л гэсэн асуудал та. Тэгээ сүүлийн үед бүр эрэгтэй жирэмснээс хамгаалах хэрэглэлд тестостерон өөрөө орцсон байдаг байхгүй. Нөхөржихийн бүх асуудлаа шийдсэн, хүссэн дооны хүүхдтэй болцсон. Ийм хүмүүс одоо эмэгтэй нь өөрөө жирэмснээс хамгаалахад одоо ерөндөг тавих болон бусад юмнуудад эсрэг залттай бол эрэгтэй хүнийг жирэмснээс хамгаалъя гэдэг асуудлууд яригддаг болсон. Үүн дотор нь тестостерон өөрөө явж байгаа байхгүй. Тэгэхээр чин эсрэгээрээ хүүхдтэй болоогүй, гэр бүл зохиогоогүй, хүссэн тооны хүүхдтэй болоогүй байж булчингийн масаа авахын тулд эсвэл гоё харагдахын тулд тестостерон хийснээрээ буруутчихж байгаа. Ийм асуудлууд бий болоод байгаа юм л да. Одоо тэгвэл байгалийнхаа чамаар өөр яаж болно гинэ? Тийм. Тэгээд хэрвээ одоо үнэхээр сонирхож байгаа бол тестостероны эмчилгээг сонирхож байгаа бол нэгдүгээрт шинжилгээгээ өгөх ёстой. Тооцоод яг заалт мөн үү биш үү гэдгээ гаргаж ирнэ. Эрсдлүүдэд тооцдог. Аль болох гаднаас авах биш өөрийн одоо тестостероныг бүүстлэх одоо юмнуудыг хэрэглэх ёстой. За энэ дээр бол одоо ямар ч нэг интернетэд байгаа бүх сайтад хэлэл өгөх л баг л та. Тэгэхээр мэдээж хоол хүнсэн дээр л хамгийн анхаарах юмнууд байдаг. За жишээлбэл уурах ихтэй хоол иднэ гэж байгаа. Тэгэн дотор нь өндөг орж байгаа. Өндөг хэрэглэх нь тестостерон нэмэгдүүлэх. Хоёрдугаарт мах хэрэглэх нь тестостерон нэмэгдүүлэх. Тестостероны буюу эр бэлгийн дааврын үүсэл нь өөрөө холестерин байдаг. Тэгэхээр магадгүй холестеринтэй нөр баялагч юм уу мах юм уу одоо бусад өөх тос идэх нь өөрөө магадгүй тестостерон нэмэгдүүлэх. За харин эсрэгээр бас загас орно. Далайн бүтээгдэхүүнүүд тестостероныг нэмэгдүүлдэг. Самрын одоо бүх буйсан самар бүх самрууд
тестостеронууд бас нэмэгдүүлдэг болохыг одоо судлаас гаргаж чаддаг. За тэгвэл нөгөө талд гэх юм бол нүүрс ус ихтэй хоол хүнс буюу чихэр, бичэн, гурилан бүтээгдэхүүн. За бүхэл бүрийн хоол, бүхэл бүрийн гурил гэж одоо бичигдсэн байлаа. За пив гэж одоо шар ариг гэж бол бас бичигдсэн байлаа. За тэгээд нөгөө нэг өөх тос, транс тос гэж яддаг. Тийм тос. Тийм юмнууд бас байгаа. Тэдэр нь болохоор нөгөө тестостероныг бууруулна. Тий. Пив нь орчиж байгаа юм шүү дээ. Ирчүүч хамгийн их пив уудаг шин. Тий. Тэгээд хамгийн дуртай юм нь бас муу гэдэг хэлээд байж болохгүй. Гэхдээ ер нь бол бууруулдаг болохыг бол асуудал гаргацсан байгаа тий. Цогтуулах нь тий. Одоо мэдээж олон пив орчиж байгаа юм ч одоо тий орно тий. Тэгвэл яг архивыг мэдээж яаж хэрэглэхээс хамаарж байгаа л да. Мэдээж арх удаг хүн бол мэдээж ядчил нөгөө альбумын багтаа илэгний өвчлөл дөс болоод тестостерон буурах нөхцөлийг нь бүрдүүлчихэж байгаа гэсэн. Тэгээд эрэгтэй хүн ер нь нас ахаад ирэхээр нөгөө нэг дааврын маань дутаг одоо бууралт явагдчихдаг. Тий. Пик үе очлоо тэгээд яг эрэгтэй нас ахаад тэгээд ирэхээр буурчихдаг. Энэ дээр илүү буурж байгаа нь нөгөө эрсдлүүд тарган хүнийх маш хурдан буун хөдөлгөөний хомсдолтой буюу тасгал хийдэггүй хүнийх илүү буун архаг хууч өвчлөлттэй бол магадгүй илүү буун. Тэгэхээр за архаг хууч өвчнийг бол одоо болий те энэ бол магадгүй хүн нөгөө өвчин маань хийж ирдэггүй гэдэг шиг. Нөгөө ерөөс нь сэргийлэх боломжтой бид нар. Биеийн жингээ одоо зөв байлгыг тогтмол тасгал хөдөлгөөн хий. Тэгэхээр миний энэ яриад байгаа тасгал хөдөлгөөн гэдэгт учиргүй нөгөө очоод төмөр өргөөл бүр ингээл тий 15 4 гэдэг тэр үйлчлэлтэй. Тэгэхээр өдөрт 30 минут багада алхах. Тэрнээс тий тосолтгүй ингээл алхах. Тэрнээс л эхэлнэ. Тэгээд дээшээ бол өөрийнхөө чадлаар тэр тасглаа гүүн үү барин уу хэдэр юм уу гэдгээ бол өөрсдөө шийдэх боломжтой. Тэгэхээр дасгал хөдөлгөөн гэдэг дээр хамгийн багадаа та өдөрт 30 минут тасралтгүй идэвхтэй алхаж байх юм бол бас. За тэгээд мэдээж идж байгаа хоол хүнсэндээ анхаарна. Түүнийгээ дагаад биеийн одоо тархалалт ямар байгаагаас хамаарч тэр тестостероны түвшин буурах одоо асуудал бий болдог гэсэн үг. Эр шинжийг илүү их одоо тодорхойлох тодтгох гэдэг юм уу ийм одоо ямар одоо амьдралын хэв хөвчлүүд байж болох ирчүүдэд. Тийм эрэгтэй хүн угаасаа байгалаас заяагдсан тийм бие физиологийн өвөрмөц одоо нэг бурхны бүтээл гэдэг шиг л шүү. Өрхөн цэжтэй булчинлаг бие бүдүүн хоолоо гэл. Тэр хүн эрэгтэй хүн болж төрөөд за бэлгийн боожлын үед бэлгийн одоо хөгжлөө олж аваад за тэгээд насанд хүрээд зарим нь одоо эцэг болоод ингээд өрөвхтэй яваад. Ер нь бол яг амьдрал дээр гараад ирсэн эрэгтэйг ямар ч эрэгтэйг чи эрэгтэйлэг биш вэ гэж хэлвэл одоо болохгүй байна. Тэр хүн ямар ажил хийдэг, спортоор хичээлдэг, зайлшгүй шаардлагаар булчинлаг байж болно. Тэр нь зарим хүнд ямар ч тийм булчинлаг болох шаардлагагүй. Зөвхөн оюуны хөдөлмөрөөр яваад явж байгаа хүнийг одоо чи эрэгтэйлэг биш байна гэвэл бас жоохон тийм өрөөсгөлтэй. Тэгэхээр бол зүгээр ямар эрэгтэй хүн гоё харагдах юм бэ гэхээр одоо шууд хатуу байлгыг гизгүй тэ нэгсэндээ илүүдэлж юмгүй тийм хүн. Тэгээд зөв хоолж байгаа, тогтмол өөртөө цаг зарцуулж байгаа, тасгал хөдөлгөөн хийж байгаа. Тийм хүн л гоёгдох юм болов. Эрэгтэй харагдах юм болов гэж бодож байна. За тэгэхээр эрчүүдийн эрүүл мэндэд шууд нөлөөлдөг юм бол ялчгүй тархалт хоол хүнс ер нь байгаа юм тий. Тархалт бол чухал байна л да. Тэгээд гагцгүй манай эрэгтэй нөхөн үрч хөвөл ажиллагаанд нөлөөлөд байгаа юм биш. Тэр зүрхний зүрх судасны тогтолцооны өвчлөлийн нэг том шалтгаан өөрөө тархалал, хоол боловсруулах зам. За илэгний өөгчлөлт гэж яриад байгаа. Нөгөө илэгний өрөвсөл, илэгний хатуурлын
хамгийн үндсээр бас л тэр өөхчлөлтэй магадгүй тархалтай буруу хоолттой холбоотой. Тэгэхээр ганц энэ асуудал биш. Биенжингийн илүүдэлгүй байх, дасгал хөдөлгөөн хийх, зөв хооллох гэдэг бол ерөөсөө эрэгтэй хүний алтан одоо дүрм болох гэдэг юм л да. Болох ёстой л да. Энэ нэг одоо технологиуд биш тийм энэ одоо гар утас ноутбук ч гэдэг юм уу тийм эдгээр нь ер нь одоо яг энэ эрчүүдийн эрүүл мэнд талдаа ер нь яаж ялангуяа энэ хурч хүн тийм асуудал руу ер нь нөлөөлдөг юм байна уу? Ер нь тийм судалгаа байдаг юм лөө? Бага штэ. Эрэгтэй хүний үрийн шингэнд 45 сая ис байх ёстой гэдэг гийг дэлхийн эрүүл мэндийн байгууллага тодорхойлоод за 45 сая ис байвал энэ үр тогтоох чадвартай гэд ингээд 2021 онд ингээд тодорхойлж байна. Гэтэл 1873 онд тэр үеийн эрэгтэй хүмүүсийн үрийн шингэнд 101 сая ис байдаг гэсэн. Дундаж 101 сая ис байвал энэ хэвийн хэмжээний маа гэж бодсон. Энэ үзүүлэлт жил болгон 154%-аар багасж байгаа. 1990 оноос хойш 2.4 дахин багасж байгаа. Тэгэхээр энэ юу гэдэг нь гэхээр ихтэй хүнд одоо амьдарч байгаа орчин, ховсон өөрчлөгдөж байгаа нийгэм бүх юм нөлөөлж байгаа. Тэгээ энэ нь юу гэсэн үг гэхээр яг эрэгтэй хүний нөхөн үржих үйл ажиллагаа буурж байгааг харуулж байгаа. За тэгээд энд мэдээж орчин тойрон одоо таны саяны асуусан одоо цахилгаан барааны хэрэглээ болон бүх юм нөлөөлж лээ гэж үздэг л дээ. Баярлалаа юм чи. За би ингээд нэг асуумар санагдсан юм асуусаар явж байгаад би ерөөсөө эмчээ ярил. Эмчийнхаа тухайн мэдээллийг үзэгчдэд ерөөсөө дэлгэрэнгүй өгөөгүй байна. Одоо тэгээ нөгөө нэвтрүүлгийн цаг маань урт учраас би яалчгүй байна. Одоо асуултаа болиё. Тэгээ танаас бас өөрөө чинь тухайн асуумаар энэ та яагаад заавал одоо андрологийн тий яг энэ одоо эрчүүдийн эрүүл мэнд рүү чиглэсэн энэ одоо салбар чиглэлийг барьж авч эмчээр одоо ажиллах болсон юм бэ тий энэ мэрэгжлийнхэн гоё онцлогоос ярьж өгөөч. Өөрийнхөө бас тухай яриач тий. Тийм. За миний хувьд 10 жил байхдаа нэг 2 мэрэгчлэлтэй л бол аль нэгийг сонгох гэдэг гэсэн. Тэгээ тэрний нэг нь эмч, нэг нь бол тоогооч гэж байна. Тэгээ яагаад гэхээр энэ хоёр мэрэгчлэл хоёулаа хүнийг баярлуулдаг, буянтай юм ажил. За тэгээд эмч болсон. За тэгээд эмч болоод анагаахын сургуульд сураа явж байхдаа мис засал гэдэг чиглэлийг сонирхож судлаад эхэлсэн. За тэгээд мисцлийнхаа нөгөө нарийн мэрэгжлийн резидентийн сургуультанд ороод явж байхдаа энэ урологийн салбарыг одоо сонгосон л да. Тэгээд урологийн салбар маань өөрөө айгүй одоо сонирхолтой. За тэгээд маш их юм хийх юмтай юм шиг одоо тийм тухайн үед бол санагдаад. За тэгээ урологоор ажиллаж эхэлж байхдаа андролог буюу энэ эрэгтэйчүүдийн чиглэлийг сурсан. Тэгээ миний хувьд бол 2016 онд Туркэд андрологийн чиглэлээр сурч ирсэн. Тэгээд манай багш Туркийн одоо бас дэлхийд даалтартай тийм хүн байдаг. Монголд ирсэн. Намайг төгсөөд ирэхэд одоо хамт ирээд Монголд энэ нөгөө урологийн эмч нарын хурлыг зохион байгуулад тэгээ андролог гэдэг юм байдаг. Андролог дээр сая юм сураад ирсэн гэдэг ийм байдлуудыг одоо чиглүүлж гисэн. За тэгээд тэндээс сурж ирээд одоо бол төлхөө одоо эрэгтэйчүүд буюу андролог талдаа ажиллаж байна. Тэгээд манай андрологид нэг мис засал гэдэг маш чухал. За миний хувьд үрийн сувг залгах одоо үрийн сувгийн битүүрлээс болж хүүхдтэй болж байгаа тохиолдлууд дээр үрийн сувг залгах мис засал. Тэгээд тухайн сувг маань өөрөө маш нарийнхан л та. Тэгээд тэрийг нөгөө юм микроскоп буюу өсгөгчийн тусламжтай залгадаг тийм хаалга. За одоо энэ үр шилжүүлэн суулгах төвд байна. За та сонссон бол RMC, өвжмэд тий Unimed гэдэг тэмдгүүд байна. За миний хувьд бол өвжмэд болон RMC гэсэн хоёр
эмнэлэгтэй хамтарч ажиллаж байна. Тэгээ манай нөгөө нэгдүгээр эмнэлэгт энэ одоо салбар байхгүй учраас яг шаардлагаар очиж ажиллаж байгаа байхгүй. Тэгээд нөгөө эрэгтэй хүүхдээ болохгүй эрэгтэйчүүдэд төмсөг болон төмсөгний дайвраас ис авч байгаа. Ис авах ажиллабар хийж байгаа. Тэгээ авсан исийг одоо эргэлгээс өндгөөстэй одоо нийснэр хүүхдтэй болох боломжтой. Тэгээд энэ ажил маань одоо 15 оноос хойш 16 оноос хойш хийгдээд явж байгаа. Тэгээд саяхан үжмэд дээр яг энэ эрэгтэй өргүүдлээс ажиллабараар одоо үр дүнд төрсөн 100 бараг 10-20 шах хүүхэд болж байгаа шиг байна. За RMC дээр хүн адилхан 100 гаруй. Айгуу болж байгаа. Тийм олон байгаад байгаа. Тийм. Тэгэхээр нөгөө энэ мэрэгчлэн өөрөө Монгол улсын хүн ам олон болох. За тэгээд бас тийм чухал яг бага хэмжээгээр нөлөөлж чинь дээрэс нь нөгөө гэр бүлд бас тодорхой хэмжээний одоо аз жаргал бэлгэлж байгаа юм болов гэдэг. Би бол таны хийж байгаа ажлыг бол маш буянтай ажил юм гэж хэлэх юм. Тийм байна. Тэгээд сүүлийн жилүүдэд би нөгөө ярьсан манай эрэгтэйчүүдийн дундаж наслалтын зөрөөг багасгах гэдэг одоо ерөнхий сайдын бүр хүртэл өрөөтэй юм гарсан шүү дээ. Тэгээд тэгтээ дундаж наслыг уртсах нь чухал биш. Эрүүлж хэрэг. Одоо чанартай байдлыг нь уртсах. Тэгээд тэрэн дээр одоо ангаахын салбар болгон зүтгэжл байгаа л да. Жишээлх юм бол зүрх судасны тогтолцоо зүрхний эмчнэрийн нийгэмлэг гэж байна тийм. Тэднэр маань одоо ингээд яг зүрх судасны өвчлөлөө бууруулах, урдсан сэргийлэхгүйгээд арга хэмжээний даваа явж байгаа. Хавдар, хоол болсол бүхэл тэгэнгүүт бид нар бол яг эрэгтэйчүүд. Тийм учраас бид нар эрэгтэйчүүдийнхаа бие махбод нь яваараа онцлог юм. Яавал энэ өвчлөлүүдэд өртөхгүй байх. Яавал стресс бухимдлаа зөв тайлаад стресс бухимдлаа буруу тайлаад нөгөө арх тамхин цаашаага бүх юмны одоо улсаар болоод байгаа. Тэр талыг одоо судалж байгаа. Тэгээд эрэгтэй хүнийг одоо судалж байгаа байдал нь аюул тийм таалагдж байгаа. Тийм манай салбар. Би танаас сая Туркэд төгсөөд ирсэн гэдэг сонслоо. Тэгээд юм асуумар санагдчихлаа. Яг одоо Турк улсын хувьд тэнд байгаа ирчүүд те одоо турк эрэгтэйчүүд ер нь одоо яг энэ чиглэлээр ер нь яг ямархуу өөртөө те анхаарал тавьдаг юм бол өөрийнхөө тэр эрүүл мэндэд нөхөн өрчгөө талаасаа ер нь ямар анхаарал тавьдаг юм бол хэрэг одоо өөртөө арчаатай гэдэг шиг те байдаг юм болоо. Тий. Туркэд андрологийн өвчлөл маш их. Нэгсэндээ өвчлөл маш их байна гэдэг нь үзүүлж байгаа хүмүүс нь их байна. Тэр яг хаа тэр нийт хүн ам тэргээд байж болно. Гэхдээ үзүүлж байгаа болон харин өвчлөл нь бас их. Одоо би ингээд бас Тайван, Солонгосод бусад газруудаар богино хугацааны сургалтанд явж үзсэн. Тэгэнгүүт өргүүдэл гэдэг асуудал зүүн Аз руу бага байх гэдэг. Яг гэвэл тэнд айл гэр нэг хүүхэдтэй болоо. Зарим нь хүүхэдтэй болохгүйгээр хугацааны бодлого нь тийм байсан. Тийм, бодлого нь тийм. Тэрийгээ дагаад эрэхтэй өргүүдэл тэгээд андрологийн тусламж үйлчлэх нь одоо энэ зүүн Аз тал руугаа ямар байх вэ гэдэг асуудал. Эсвэргээр Турк болон Европын зарим улсуудад асуудал бий болсоор байгаа. Анзаарж байгаа нэг юм нь магадгүй тестостерон даавар Монгол ирчүүдэд дунд чинь ямар байна? Турк ирчүүдэд ямар байна? Ялгаатай. Тэгэхээр андрологийн өвчлөл нь өөрөө яг тийм даавартай холбоотой явагдаад байна. Тэгэхээр магадгүй тэнд талд одоо миний өнөөдөр яриаггүй маш олон шодон буюу эрэгтэй хүний өвчмнүүд байдаг л да. Одоо бүр сонсоход одоо бас гайхмаар те. За жишээлх юм бол ямар нэгэн бэлгийн сэдээгчгүйгээр эмгэг хөвчрөл нь ерөөсөө буухгүй. Бас тийм байх. Тийм. Тэгэхээр тэнд цусны бүлэн явагддаг. Тэнд эргээд эргэшгүй өөрчлөлтөнд ордог. Эсрэгээр байгаас нөгөөд шодоо хөвчрүүлэх гэдэг. Гэтэл нөгөөд шодоо хөвчөрчөөд буухгүй зовоо ийм хөвчлөлт болсон. За хоёрдугаарт одоо манай Монгол ч гэсэн бас байгаа л ах. Тэгтээ өөрөө энэ шодоо гэдэг эрх
эрхтэн маань нууц тийм эрхтэн учраас хүмүүс ярьдаг. Бэлгээр цэний үед гимтчдэг. Хугарцдаг. Одоо нэгсэндээ шодоо маань өөрөө цусаар дүүрдэг. Бэлгээр зээж явах үед ямар нэгэн байдлаар дарах нуглахын үед энд бүрхүүл нь хагардаг. Ямар аюултай бэ? Хаард. Тэгээд цусаалддаг. Давхар бүр шээсний сүвтэйгээ тасарчихсан одоо тохиолдлууд зөндөө болдог. Одоо тийм тохиолдол тань дээрч ирсэн. Ямар аюултай юм бэ? Би энэ тал дээр судалгаа хийж үзсэн. Тэгээд судалгааны зарим үр дүнг бас Солонгос улсын Америкт хэвлүүлж үзсэн. Тэгээд бас л хүмүүс гайхалаа за тийм байна. Тэгвэл яавал гэмтэхгүй байхын гэдэг одоо аргачлалууд багийн одоо ээлжинд боловсруулагдаад явах хэрэгтэй. Гэхдээ тэр одоо болж байгаа процесс дандаа нууц одоо нууц мол байдал учраас зарим нь үзүүлж байгаа тохиолдлууд байна, зарим нь үзүүлэхгүй. Одоо эргэшгүй өөрчлөлтөнд орж байгаа хүмүүс ч өсөр байгаа байхгүй. Гэх мэтлэнгээр тийм эр билгийн даавартай холбоотойгоор хүний улс орны онцлогтой холбоотойгоор гэдэг юм уу эрх Туркэд бол андрологийн өвчлөл их өргүүдэл бол бас их байдаг. Эмэгтэйчүүдийн умаа зүүнний хорт авдар гэж ярьж ирч тийм. Тэрнийг үүсгэж байгаа вирусыг одоо ер нь л эрчүүдийг тээдэг тийм гэж ирдэг штэ гэж үздэг. Тэгээд одоо ч манайш нөгөө 2 хүүсэндээ энэ төр вакцин энэ төр хийгээд ингэ яваад байна л та. Энэ дээр зарим эмчнэрийн зөвлөгөө байдаг л да нөгөө эрчүүд маань дэлхийн хавталд орохоосоо өмнө бэлэг эрхтнээ угаачаад орох ёстой гэдэг ийм зөвлөмж хэлээддэг. Энэ ер нь хэр одоо та бас эрчүүдтэй бас яг энэ зөвлөгөөг өгөөч те. Одоо эрчүүдийн эмч гэдэг утгаараа. Тэгээ энэ маш чухал л да. Human papilloma virus яг углуур нь бол энэ вирус байгаа. Дотор хэд хэдэн тип төрөлтэй. Тэгэхээр энэ вирус маань өөрөө бэлгийн одоо замаар халдварлагдаж дамжиж гэсэн үг. Тэгээд эмэгтэй хүнд умаа үзүүний хортой хавдар үүсгэж байгаа. Мөн эрэгтэй хүнд хавдар үүсгэн. Шодон хавдар үүсгэн. За тэгэхээр энэ маань өөрөө эрэгтэй халдвар ямар нэгэн байдлаас орж ирж байна. Тэр нь эрэгтэй хүн нөгөө нэг бэлэг эрхтний одоо арьс нь бэлэг эрхтний толгоогоо хучиж байрладаг. Тэгээ энэ бол уг нь бол бурхан цаанаас нь ийм л бүтцтэй төрүүлсэн. Гэтэл энийг хоош нь гэж эргүүлж байгаа толгоогоо бэлэг эрхтний толгоог ил гаргаж угаахгүй улмаас тэнд одоо бактери, вирус үржих нь нөхцөл нь бүрддэг. Тэгэхээр нөгөө нэг авчиж эмэгтэйд одоо вирусын болон бактерийн халдвар өгдөг. Хүн шүдэ өдөрт 2-3 угаадаг шигээ бэлэг эрхтнийг тэгж угаах юм бол энэ асуудал үүсэхгүй. Тэгэнгүүт зарим нэг эмнэлэг болон одоо эмчнэрийн харж байгаагаар тайраад одоо нэг бэлэг эрхтний арьсыг тайрах нь энэ халдвараас сэргийлэгдэнэ гэж одоо үздэг. Яг нь сэргийлж болно. Тэгтээ тэр угаах боломжгүй хүн бол одоо юу гэдгийг сэргийлэх одоо гол арга нь байж болно тэр хүнд. Гэтэл зүгээр угаачих боломжтой тохиолдолд заавал тэрийг одоо тайруулах бэлэг эрхтний толгойг хүчсэн арьсыг авахулаад авах шаардлага байна. Тэгэхдээ бас авах нь бас зөв юм уу? Гэхдээ харин биений хувьд бол одоо энэ бурхан цаанаас нь ийм бүтээсэн учраас нүгээр нь байвал зүг гэж боддог. За яг миний хувьд дэвшүүлж байгаа юм хэрвээ бэлэг эрхтний толгойг хүчсэн арьсыг авчих юм бол бэлэг эрхтний толгой өөрөө айгүй мэдрэг байдаг байхгүй. Мэдрэг буюу тэнд тэрүүгээр одоо бэлгийн шодон хөвчрөл сэдэгддэг гэсэн. Тэгэхээр энэ байнгын үрэгддэг. Үрэгдснээсээ болоод нөгөө шодон хөвчрөлийн үйл ажиллагаанд алдагдуулах. Гэхдээ шалтгаан болохгүй зүгээр нэг хүчин зүйл нь болж байгаа. Тэгэхгүй бол одоо би нөгөө энийг авчвал бэлгийн сулралд орчно гэж ярьсан юм шиг болчиход шүү дээ. Угаасаа тийм биш. Зүгээр нөхцөлдүүлэх хүчин зүйл болдог. Тийм учраас мэдээж тухайн арьсын нарийсалтай байвал тэр бол өвчний заалтаараа авах хэрэгтэй. Дээрээс нь насан турш хүнд
хэвийн байжгаад чихрийн шижүү өвчний үед дандаа бэлгэрхтний толгооны өрөвсөл явагддаг. Тэрнээсээ болоод тэр сорвжил явагддаг. Сорвжил явагдахаар одоо нэг арсны гэмтлүүд үүсдэг. Тэр үед бол авах хэрэгтэй. За онцгой шаардлагаар зайлшгүй бас эрүүл мэндийн шалтгаантай бол авах нь шүү дээ. Авах зүйтэй гэж үзэх нь. Авах зүйтэй тий. Тэрийг бол одоо яг мэдээж одоо нэг миний яриад байгаа сэдв маань өөрөө ингээд аль дээр үес ингээд явдаг. Маш олон улс хувийн эмнэлгүүд байдаг. Маш олон улс хувийн маш их сонирхлууд байдаг. Тэгэхээр би зарим эмнэлгүүдийг харж байхад эрэгтэй хүний бэлэг эрхтний энэ хуцсан арьсны эмэгтэй хүний хавдар болж байна гэд одоо гарчигтай юм уншиж байгаа байхгүй. Тэгэхээр чинь бас биш болчихж байгаа. Тэр одоо хүн эрэгтэй хүн бурхнаас өгсөн биеэрээ шууд хавдрын шалтгаан болно гэж байхгүй шүү дээ. Яг одоо амьдралынхаа явцад авсан тэр бактери халдваранаасаа болсон байж болно. Тийм учраас заавал одоо нэг тайрах нь зөв, тайрахгүй байх нь зөв гэж би одоо бас аль талаас нь ярмаар байна. Тодорхой хэмжээнд хүний бие физиологийн тааруулаад, амьдралын нөхцөл орчныг тааруулаад тухайн хаалгаа бол хийгдэх ёстой, яг үйл хийгдэх ёстой. Баярлалаа. За сүүлийн нэг асуулт асууя. Одоо ингээд таад хэлж штеп. Эрчүүдийн урт наслах те насыг одоо уртсах энэ бодлогоо одоо баримталж байна гэж та болохоор урт наслан гэхээсээ илүү нөгөө чанартай эрүүл хүнийг бий болгоё, эрүүл эрэгтэй хүнийг бий болгоё гэдэг чинь ингэж ирээдүйн эрүүл эрэгтэй хүнийг бий болгоход би нөгөө бага насны эрэгтэй хүүхдүүдийг, өсвөр насны эрэгтэй хүүхдүүдийг яг энэ бага балчир наснаас нь анхаарад эрүүл мэндийн яг нөгөө зөв дадал хэвшилтэй амьдралын зөв хэм маягтай хүүхд болгоход анхаарах хэрэгтэй болов гэж бодож байна л доо. Энтэй таа ч гэсэн санал нэгдэх бах. Тэгвэл бид нэр ирээдүйн эрүүл сарвал чирэгтэй ийм эрэгтэй хүнийг бий болгохын тулд одоо ээж аауд маань юу анхаарах вэ? Та нэг гоё ингээд нэг гоё зөвлөгөө өгч тээ. За тийм мэдээж аливаа өвчнөөс урдсан сэргийлэх эрүүл байх нь урдсан сэргийлэх арга нэг бол угаасаа нийгмийн эрүүл мэнд тий нийгмийн эрүүл мэнд дотроо эрүүл мэндийн боловсрол. За тэгэхээр эрэгтэй хүүхэдтэй айл мэдээж дараа хэд хэдэн зүйл анхаарах хэрэгтэй. Нэгдүгээр бэлэг шодооных байдал тий. За одоо зарим хүүхдийнх нь хөвчрөөд биш хойшоо шамлагдаад байна, шамлагдахгүй байна. Тэдэн нас хүрчлээ. Тэгээ энэ дэж энэ бол хүн болгонд хүүхд болгонд янз бүр гэж болно. Тухайн байгаа бүс нутгийнхаа урологийн, андрологийн эмчд үзүүлэл зөвлөгөө авч гэдэг нэгдүгээр байдал. Хоёрдугаар төмсөг одоо байна уу? Зарим хүмүүс төмсг нь одоо хуухнахтаа буугаагүй төрөлхийн гажигаас болоод ирээд тасан түрээд төмсгний хавдар болоод онцлогдож байгаа тохиолдлууд байна. Тэгэхээр тэн дээр мөн эцэг их үзлэг эсвэл одоо тухайн амьдарч байгаа орт нутгийн уролог, андрологийн эмчийн үзүүлэх нь чухал байна гэсэн. За ингээд тэрний дараагаар нас одоо өсвөр нас гэж байна. Тэгээ өсвөр насн дээр бол мэдээж гэмтэл бэртэл төмсгөө гэмтэйг хоорондоо тавлж байгаа санаатай болон санаандгүй байдлаар төмсгөө гэмт. Хоёрдугаарт одоо нөгөө бэлгийн амьдрал нь эхэлж байгаа. Тэгэхээр нөгөө бэлгэвч хэрэглэх, тохиолдлын бэлгийн талаас татгалзах, бэлгийн замын халдвараас сэргийлэх гэдэг маш чухал. Тий, маш чухал асуудлууд яригдж байгаа. За насанд хүрсэн эр бэлгийн даавар цуснд ямар байх вэ? Яаж нэмэгдүүлэх вэ? Яаж багасгахгүй байх вэ гэдэг асуудлуудыг. Дээрээс нь үрийн шингэний шинжилгээ гэж юм одоо өөрөө тухайн эрэгтэйг хүүхэдтэй болох, хүссэн тооны хүүхэдтэй болох энэ асуудал дээр тусалж өгнө. Тэгэхээр энэ магадгүй андролог эмчийн зөвлөгөөгөөр тухайн шинжилгээнүүдийг хийх боломжтой гэсэн. За тэгээд насанд хүрсэн эрэгтэй хүн эрүүл сарвал байх ёстой. Эрүүл сарвал байхын тулд илүүдэлжингүү тасгал хөдөлгөөн хийдэг, зөв хоололдог, унтаж амардаг байх ёстой. За дээрээс нь нэмэлтээр эр бэлгийн даавар гэдэг имийг та чухалчлаад үзчих. Тэгээд үзүүлээд үзчих. Эннээс ч болоод таны уур бухимдал байна уу? Эннээс ч болоод та аливаа ямиг уншиж ойлгоод тэ
хариу өгөх байдал ямар байх вэ? Тэргүүлэх, нийгэмд манлайлах, тэлгүүлэх энэ бүх юм бол бас энэ бие биелгийн дааварт холбоотой. Тэгэхээр иймэрхүү байдлыг одоо анхаарах ёстой. Тэгээд эрэгтэйчүүдийн салбар ухаан хөгжиж байгаа. Тэгээд шаардлагатай бол та бүхэн ирээд үзүүлээд эрэгтэйчүүдийн эмчид үзүүлдэг болох нь бол одоо зайлшгүй шаардлага бий болж байгаа. Баярлалаа. Би яриан дундаас бас нэг юм санаанд ороод асуумар санагдчихлаа. Юу вэ гэхээр манай эрчүүдийн дунд одоо нөгөө бэлэг эрхтний хэмжээ жижиг юм. Би одоо ингээ айгуу жижиг юм. Би энээсээ ичдгийг эмгтээдээ би таашаал өгч чадахгүй байна ч гэдэг юм уу те. Нэг иймэрхүү юм ярьдаг. Тэгээд тухайн эрчүүдийн хамгийн одоо нэг үе те хийдэг байсан буруу ч юм уу одоо энэ үйлдэл нь нөгөө юуруугаа бэлэг эрхтнэрөө нөгөө вазелин шахдаг гэлөө би нэг тийм юм айгуух сонсч байсан. Энэ иймэрхүү тохиолдол одоо ямар болсныг би сайн мэдэхгүй байна. Одоо ингээд яг нөгөө тухайн бэлэг эрхтнийг томруулах энэ одоо баг механик гарч гэдэг юм уу те ингээд томруулах энэ процессыг эрчүүд өөрсдөө хийгээд штэ. Зарим нь одоо баг нөгөө эмнэлэг дээр очдөг юм шиг байлээ л дээ. Энэ дээр та бас юу хэлэх вэ? Тийм энэ бол чухал асуудал байгаа. Дээр үеэс эрэгтэй хүн өөрийн бэлэг эрхтний хэмжээнд санаа зовдөг. Тэгээ энэ бол бүр дээр үеэсээ судлагдаа дээр үеэсээ ингээд баталгаажсан. За энэ санаа зовлтон дээрээ хүмүүс тэр яриад байгаа буруу алхмуудыг хийж эхэлдэг. За Монгол улсад би бол өөр улсад байгаа хэсэгт эргэлзэж байгаа. Зөвхөн Монгол улсад байгаа. Бэлэг эрхтэндээ гадны бит буюу тосон бүтээгдэхүүн шахаад байгаа. Би судлаач яг асуумжаас ингээд хүнээс өвчтнөөс асуугаад үзэхээр тосыг хайлуулад шприцэнд соруулж агаад бэлэг эрхтэндээ шахаж. Яг хоо хэмжээ ингээд томорж байгаа байдал үүсгэл байна. Гэхдээ энэ нь явандаа халдварлагдаад идээлж тэр дотор нөгөө байх хэсгүй юм орчуулж идээлдэг. Тэгээд эннээсээ болоод бэлэг эрхтэн шодоо арьсны дутагдалд ордог. Арьсгүй болдог. Тэгээ арьсгүй болсноороо нөгөө шодоо маань өөрөө арьсгүй бол тэгээ ямар нэгэн үйл ажиллагаа хийж чадахгүй болчихно. Юу нөгөө бэлгийн харьцаа бүр арай шийх байдалд хүрэх. За ингээд бүр явсаар байгаад хавдар болдог тохиолдлууд байна. Тэгэхээр Монголд яг одоогоор ч гэсэндээ бэлэг эрхтэндээ вазелин шахсан маш олон хүн байгаа. Танд ирдэг үү? Ирж байгаа. Мэдээж ирж байгаа. Тэр шахсан байдлаас хамаарат ямар хаалгаа хийх үү гэдгийг бид нар шийдээд явж байгаа. Гэхдээ энэ өвчин өөрөө их зовлонтой. Нөх хүн төрлөختөнд байдаг өвчин биш байгаа байхгүй. Хэрвээ байдаг өвчин байгаад судлагдсан бол бидний нөгөө уншдаг ном зохиол төр байна. За энэ өвчнийг ингэж хэмжилнэ. Одоо ингээд харах юм бол за нэг сүүлийн үед хийгдсэн нэгэн судалгаа байгаа. Тэрнээс биш яг байхгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр боломжийн хэрээр нь эмчилэх гэж оролдож байгаа тохиолдлууд байна. Тэгээ энэ бол харамсалтай л да. Зүгээр байсан юмыг одоо бодуулах. За яг шодоо хэмжээнд дээр бол ер нь уг нь ийм штэ. Би түрүүн тестостерон дааврын дутагдлыг 3 насны түвшинд ярьсан. Өсвөр наснд буюу бэлгийн боожлтын наснд эр бэлгийн даавар дутагдвал шодоо болон бэлгийн бусад эрхтнүүд томрох хөгжил нь багасдаг. Энэ үед даавар дутагснаас болоод үүсэж байгаа энэ үед микропенс гэдэг бүр одоо олон андрологийн нэршил байдаг. Энэ үеийг дааврын эмчилгээгээр эмчилдэг. Энэ бол бүр харахад илт юм. Энэ тохиолдлыг л одоо бэлэг эрхтэн жижиг юм гэж хүлээн зөвшөөрнө. Тэрнээс бусдаар тэр одоо өсвөр насаа зүгээр туулаа гараад явцсан насанд хүрсэн хүнд шодоо жижигхэн том гэдэг асуудлыг бол би л нэг ярмааргүй л санагддаг. Хөгжлөө даваа туулаад гараад ирсэн. Хэвэн бол. Тийм болцсон. Зүгээр өөртөө итгэлгүй байгаа байдал нь магадгүй тестостероны даавар багасаад ирэхээр улам айдаг, улам одоо санаа зовдөг. Магадгүй тарган хүн тестостероны дутагдaltaй хүн ингээд нийгэмд бухимдалтай бууртай хүн тэр тал руугаа гүн гүнзгий өөртөө итгэх байдал нь буурдаг. Тэгж харж байгаа. Тэрнээс биш яг анагаах ухаанд андрологийн одоо энэ шинжилгээ ухаан дээр ямар юмыг жижигхэн шодоо гэх юм бэ гэхээр
тухайн боловсрох үедээ дааврын дутагдлаас үүдээд хөгжил нь явагдаагүй бол окей энэ хүлээн зөвшөөрнө. Энийг амжилтыг харах нь тусдаа байна. Тэртээ дэргүй хөгжлөө хэвийн тулаад гараад ирсэн тохиолдолд бол энэ асуудал бол байх. Энэ дээр битээ санаа зовооч. Битээ санаа зовооч л гэсэн. За баярлалаа амчаа. Гэгээ эрүүл мэнд подкастын зочноор бас Мягмар Сүрэн эмч маань өргөдлөө. Тэгээ маш олон ойлголтыг манай эрчүүдэд өгсөн баг. Мягмар Сүрэн эмчийн ярианаас ч гэсэндээ манай эрчүүд бас өөртөө анхаарал тавьж андрологийн эмчид бас одоо магадгүй жилдээ нэг удаа ч юм уу те заавал үзүүлж явах ёстой юм байна гэсэн ойлголтыг авсан байх гэж бодож байна. Ер нь ингээд андрологийн эмчид ер нь жилдээ нэг үзүүлээд байхад болох уу? 2 жилдээ үзүүлэх ёстой. Ер нь яах ёстой? Үзүүлмээр санагдвал хизээл бол хизээ. Тийм хүссэн үедээ үзүүлэх ёстой. Үзүүлнэ гэдэг өөрөө маш том одоо өөртөө хийж байгаа том хөрөнгө оруулалт. Энэ дагаад одоо бидний нэг анхааралтай аваад байгаа эрэгтэйчүүдийн эрүүл мэнд гэдгийг дэмжих маш том онц болно. Тэгэхээр эрэгтэйчүүдийн эмчид үзүүлнэ гэдэг нь чухал. За Мягмар Сүрэн эмчтэй баярлалаа. Бидний урилгыг хүлээж авч маш чухал мэдээлэл өгсөн танд үнэхээр их баярлалаа. Таны ажилдаа амжилт хүсье. За. Гэгээ Монгол пэйж хуудасаар үзэгч танд хүрдэг Гэгээ эрүүл мэнд подкаст энэ удаагийн дугаартаа улсын 1-р төв эмнэлгийн урлагийн андрологийн төвийн эмч, андрологийн эмч анагаах ухааны зэрэгтэй Мягмар Сүрэн эмчээс урьж оролцууллаа. Бидний подкастыг бас анхааралтай үзэж сонссон үзэгч та бүхэндээ баярлалаа. Мэдээж одоо бусдад бас энэ хүү мэдээллээ бас түгээгээрээ шеэрлээрэй гэж би бас хэлмээр байна. Маш чухал сэдвүүд яригдсан учраас хэрэгтэй нэгэнд нь бас хүрээсэй гэж би бас хүсэж байна. Ингээд дараагийн шинэхэн подкастаар эргээд уулзлаа. Баяртай үзэгчтэй.